Хей. За. Амар удаагүй шүү. Оо харин. Яваа. Яхаад ингэж явж шít. Зөв амтэр бүгдээ тиймээс иш гайгүй нээсээ. Аха. Босч шүү дээ. Шитээ ороо. Тэр Монгол ирчтэй явж тийсэн. Хийгээд андаа гэж хараад тэгээд. Тэр бас. Бид нэг доктор нэг явчих уу? Тий. Тас надад тийч жижиг юм ингээд шон яваад нэлээ. Хам үлэн үлээ. Энэ ингээд Magic Cafe гэдэг бүх ханаараа юм номтой. Ааа. Одоо кафе л ном энэ шиг гэрээрээ ном маа. Бид ийм бүх том юм ресепшн баг. Ингээд нэг хамгаалт нэг зэрэг юм шиг яамны хүүхдийн өчрхийлэлтэй. Тэгээд одоо гэр бүлийн өчрхийлэл, хуулийн зөвлөгөө одоо хүүхдэд тохиолдсон хөл эрх зөрчигдсөн асуудлууд ингээд бүрийн үйлчлэгээ шиг ингэж авдаг. Одоо бүх анкетын бүглэл бичгээр хүүхдэд байлаач шууд эндээс одоо үүссэн одоо юу кейсэн шүү бичгээр орлоо явуулсан. Би өнөөдөр ингээд Ek Монгол компаниас манай одоо 2 ажилтан байгаа. Одоо жодоцсон нэг машинтайгаа нэг гуруулаа ирсэн байна. Тэгээд өнөөдөр ерөнхий инженертэйгээ би одоо маркетингийн албаа төлөөлөд ирсэн байна. Самбарнуудын талаар одоо нарийн одоо танилцуулгыг бол манай ерөнхий инженер маань хэлнэ. Тэгээд үндсэндээ ерөнхийдөө энэ бүх одоо эдийн оронтой хамтарч ажилласнаас хойш одоо нийт явагдаж байгаа одоо энэ цахилгааны талын асуудлыг одоо нам хүчтэй талаас нь манайх шийдвэрлэж өгөө гэж хамтран ярилцаад тэрээгээ хийгээд одоо өнөөдөр бүтээгдэхүүнүүдээ хүлээд гэж өгөх гэж ирсэн байна. Одоо самбарнуудын одоо нарийн одоо танилцуулга манай ерхий инженер Батөгс маань хийнэ. За их баярлалаа. За баярлалаа бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Энэ нийтдээ 9 ширхэг самбар ирсэн байгаа. Энэ барилгын одоо ерөнхий оролтоос хуваарлах, давхрын хуваарлах самбарууд удирдлагын одоо агаар сэтгүүлтийн удирдах самбар, мөн гэрэлтүүлгийн хуваарлах самбаруудыг ингээд нэр өмнө гарсан зураг төслийн дагуу хийгээд таадтай хүлээлгэж өгөх гээд бэлэн болчиход энд ирсэн байна. Бид нар бас нэг Ek Mongolia компанийнхаа хамт олонд бяцхан нэг юм сэтгэлийн одоо батламжийг ингээд бэлдсэн байгаамаа. Тэгээд энэ дээр маань юу гэж байна гэхээр Ek Mongolia компани танд Монголын ирээдүйн улсын хүүхэд багчууд бидний хамгаалал боловсрол хүмүүжилт үнэтэй хувь нэмэр оруулж ид шидийн орон төсөлд нэгдсэн тул ид шидтэй ах хичээр батламжилва 2019 оны 10 сарын 2 ингээд за тэгээ яг энэ ид шидийн орныхоо босч байгаа энэ барилгын талбай дээр ингээд ид шидтэй хамт болсон батламжийг бас ингэж хүлээлгэж өгье гэж бодож байна. За ингээд за баяр үргээ ид шидтэй хамт болсон.